хоёр нэг өөрөө бэлэн болохоор эхэлж байна. За өнөөдрийн бичлэгээр бид нэр та бүхэндээ Equation-ийн Ingrid камерын тухай бичлэг мэдээлэл хүргэх гэж байна өнөөдрийн бичлэгээр. За та бүхний харж байгаачлангаар миний урд одоо хэлбэр дүрс хэмжээ болон өөрийнхөө чаддаг чадамжаараа өөр 3-4 янзын загвартай Ingrid камер болон Ingrid камерын dockstation буюу одоо Ingrid камерыг цэнэглээд бичлэгээ хуулж авдаг юм төхөөрөмжийн авт байж байна. Тэгээд энэ төхөөрөмжүүдийн тухай юу гэж чаддаг тухай өнөөдөр та бүхэнд мэдээлэл өгөх гэж байна. Хамгийн хөнгөн загвараас эхлээд хамгийн хөнгөн загвар. Хөнгөн загварын тухай үйлчлэгээ хангах За. Ingrid камерны за хамгийн ихнийх нь одоо яг англиар бол одоо 8 tag буюу Ingrid тэмдэг шиг хэмжээтэй энэ камер. За энэ камерны хувьд бол одоо бусдаасаа мэдээж хэмжээ жижиг, авсаархан, хөнгөн одоо ингэртэй зүйлсэн багт хүн дээр бод одоо хүн тийм тэртэй байгаад байхгүй. Одоо энэ камер маань Ingrid камерны манай хувьд бол одоо яг хаана ашиглах вэ гэхээр одоо худалдааны байгууллагууд, банк ч юм уу тийм шууд худалдагч эсвэл одоо нөгөө банкны ажилтан харилцагчтайгаа харьцаж явах үед одоо энэ чинь зүйцэн байх юм тэр хоёрын хоорондын харилцаа яриаг бичлэг болгон хадгалж авах юм давуу талтай. Тэгээд энэ name tag камер гэж байгаа учраас тухайн ажилтнаа одоо нэр болоо албан тушаалч юм эсвэл тухайн компани нэршлиг өөр төр байж хотэл гэснээр гаргаад авах боломжтой. За ийм камер байна. цаг тасалт хөгжих боломжтой хатамжгүй. За энэ камер нь болохоор нэг цэнэгээр 12 цаг тасалтгүй бичих горимтой. Тэгээд өөр дээрээ бичлэгээ чинь 64 120 гэж байгаа. Тэгээд дүүртэл бичнэ. Тэгээд энэ dockstation дээр цэнийг дууссан. Та эсвэл ашиглаад болоод ажлын цаг дуусаад өдрийн 8 цаг хэрэглээ 8 цаг дуусаад dockstation дээр энэ өөрийнх нь залгуураар нь цэниглээд ингээд орхиход dockstation маань өөрөө тэр бичлэгийг нь хуулаад авна мөн камера цэнэглэж өгдөг байгаа. За ийм давуу талтай ийм камер байна. За илүү авсархан хамгийн авсархан загвар маань гэсэн үг үе. За дараагийн загвар. За энэ загвар. За энэ загварын хувьд болохоор за Ingrid камернаас мэдээж саяны нэмдэг камернаас л мэдээж арай илүү том. Гэхдээ урд дэлгэц нь бас том. Тэгээд энэ одоо рекорд хийдэг ботонтой. Тэгэхээр хүн энэ чинь зүүцээ явж байгаа рекорд хийхдээ заавал энийгээ салгаж аваад ингээд авахгүй. Шууд энэ дээр нь дараад рекордыг хийгээд ажиллуулад явах боломжтой. Мөн энэ камерны одоо өмнөх камернаас өмнөх одоо загвараас юугаар давуу талтай юм гэхээр энэ маань 4G авдаг. 4G дэмждэг одоо наноос юм хийчих юм бол 4G дэмжиж энийг одоо гар утсаараа зүүцээ явж байгаа хүмүүстээ байгаа камерыг хянах боломжтой болно гэсэн. Мөн адилхан dockstation лого бичлэгээ хуулан dockstation дээр цэнэглэн өөрийнхөө цэнэгээр 12 цаг тасалтгүй бичдэг ийм камер байна. За дараагийн загвар. За дараагийн загварууд бүр илүү том. За эдгээр яагаад энэ илүү том байна гэхээр илүү одоо тийм цэрэг цагдаа хууль хүчний байгууллага харуул хамгаалтын эсвэл уул уурхайд зориулагдсан загвар дөргөөний хамгаалттай илүү бат бөх мөн ганцхан юм байх гэдэг том товчтой бас ашиглахад илүү одоо хялбар дараа трек хийдэг. За энэ камер. Энэ камер маань бас мөн 4G дэмждэг. Өөр дээрээ бичлэгээ 128 МБ учраас өөр дээрээ бичлэгээ одоо маш удаан нэлээд удаан хадгална. Тэгээд дээрэс нь өөрийнхөө цэнэгээрээ бас 12 цаг бичдэг. Мөн dockstation тэгээ харилцаа ажиллаад юу яадаг бахна. Одоо цэнэглээд цэнийг хадгалдаг. Мөн энэ хоёр загварыг маань одоо давуу тал бас ардаа юм өөр дээрээ ар дээр дэлгэцтэй. Энэ дээрээ мөн урд ходог камера одоо хянаад хараад явах боломжтой. Энэ загварын хувьд одоо бараг л машины дач камер маяг хүртэл ашиглах боломжтой юм өөрийн систем буюу хүлтэй. Энэ өөрийн зүгүүд одоо урдаа зүгүүд явахад энэ арт дээр урд байгаа камера урдаа харж байгаа дүрсийг энэ дэлгэцэн дээр харуулж өгөөд ингээд яадаг машины дач камер шиг маяг бас ашиглах боломжтой. Энэ давуу талтай камераа илүү бат бөх. Equation Ingrid камерын IP 68 хамгаалалтын тухай мөн цэцэг дуусчаар бас өөрөө мэдээ тэгээд шууд автоматар сейвлэх боломжтой зүйл талаар.
За манай камернууд нь одоо нэг ер нь бүгдээр IP68, IP67 буюу тоос ус шороо жижигэргийн хамгаалттай. Одоо унгаагаад унгаагаад одоо өдөрчих үү гэдэг чинь. Мэдээж яг мөнхийн одоо ажиллаад унгаагаад тагтал өдөрөхгүй байгаад хэмжлэхгүй. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний хамгаалалттай ус тоос шорооны хамгаалттай. Мөн одоо юу гэдэг та 12 цаг 8 цаг тасралтгүй бичлэг хийгээд явж чиг гинт цэнэг нь дуусаад унтарчлаа. Тэгээ нөгөө докюменташндээ залгаж амжилгүй болсон учраас бичлэг маань хадгалагдахгүй болчихгүй гэж айлтгүй. Энэ маань өөрөө цэвэр дуусгасан өөр дөрөв бичлэгийг сэвлээд авчдаг гэсэн. Тэгэхээр гинт ашиглаж явах цэнэг нь дуусаад бичлэгээ устгахчлаа гэж одоо байх шаардлагатай гэсэн. Тийм өөрөвтэй байгаа учраас. Өөрөөр хэлбэл зэвлэг удаа за докюменташны хувьд л одоо бидэнд таргаж байгаа докюменташн бол нэг зэрэг 8 одоо ингэрийн камерыг цэнгэлэг бичлэгийг болгож хүчин чадалтай төхөөрөмж харагдаж байна. Тэгэхээр гэхдээ докюменташн маань одоо бүр илүү томроод нэг зэрэг 16 гэдэг ч юм уу тийм олон одоо цэнгэлэг бичлэгийг нь хуулах чадвартай өөр загварын докюменташнууд хүртэл байгаа. Тэгээд докюменташн маань камера цэнгэлэгтэй 2-3 цаг хугацаанд бүрэн цэнгэлж чинь тэр хоорондоо бас бичлэгээ хуулаад авчих юм. Одоо хүчин чадалтай төхөөрөмж байна. Тэгээд докюменташнээс та өөрийнхөө дурын одоо ноутбук гэж юм холбоо докюменташн руу хавтаж ороод энэ дээр бичлэгийг аваад хадгалаад дата баз үзэхэд явах боломжтой юм байна. Камера алдсан тохиолдолд нууцлаа хадгалах за яг энэ одоо нэг мэдээллийн аюулгүй байдлыг одоо дэлхийд энэ манай Монгол үзэж гисэн маш их одоо ярьж байгаа. Тэгэхээр одоо манай хиквишний бүх ер нь бараа бүтээгдэхүүн зөвхөн ингэрийн камерахгүй бүх бараа бүтээгдэхүүнүүд одоо мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс яг тухайн ашиглаж байгаа хүн хамгийн анх одоо шинэ төхөөрөмж худалдаж аваад ашиглахдаа өөрийнхөө дахин давтагдахгүй одоо нэвтрүүлэг болон нууц хөгжүүлж өгөх учраас одоо ямар нэгэн байдлаар та тэрийг хаяад хайж гээд өргөдүүлсэн 2 дахь жигтгэр дараагийн олж аваад тэр бичлэгийг үзэх ч юм уу ашиглах ч юм уу шууд устгаад өөрөө ашиглах тэр камер чинь ашиглах ч юм уу тийм өнгөрч боломжгүй ягаад гэхээр заавал одоо таны нууц паспортыг хэлээд нэгтгэг одоо тийм баримтыг хиквишний тийм одоо сервис клауд тийм хамгаалалтын систем алхна ажиллаж байдаг учраас тийм боломж байгаа. Тэгэхээр та одоо камера хайцдаг бол одоо мэдээлэлд алдчихлаа гэж боддог юм тийм бол тийм айцгүй байх юм болно гэж ойлгож байна. За.